өнөөдрийн төвшөнд тэгэхэд 600 гаруй бүр 430 гаруй илэг тий донороо хүлээгээл одоо хизээ кадавр донор гарах бол гээд хүлээгээд байж ин гэдэг бол бас аимшигтай их тоо штэ тийм ээ. Гэтэ энэ өөрөө айгүй эмзэг сэдв багхгүй юу? Энэ эмзэг сэдвийг аль ч орон бүх нууцлалаар явдаг багхгүй юу? Монгол улс өөрөө замбрааг байгаа учраас энэ дээрээ болоод бид нэр амар эмзэг цэг дээрээ бид алдаа ичиж байгаа байхгүй. Яг тэгвэл хувь хүний эрүүл мэндийн нууц гэдэг чинь өөрөө хамгийн өндөр байдаг байхгүй. Тэг жишээлбэл компьютер дээрээс 5 секунд олдоход л хаагдчихад хувийн мэдээлэл эрүүл мэндийн. Энэ бол аюулгүй том эрхийн асуудал байдаг байхгүй. Хаана ямар эрхтэн гарах, хэн хариуцах вэ, яахав вэ бүгд нууцлалт явдаг байхгүй. Энд чинь нөгөө хүний эрхтний 8 хууль бус ангаах ухаан гэл олон юм ингээд чирэх учраас энэ чинь аюул төвхтэй байдаг. Нэг өснө одоо би юу гэж хэлэх вэ? Тэгээд яг үндсэндээ бол хуулийн мэдлэг, хувь хүний өөрийн боловсролын төвшин гэл олон янзын юмнаас болоод ингээд нэг цэг дээр ирэл бүүн болж байна л да. Гэхдээ энийг бид нар бол засах байх гэж харж байгаа.